За сайн бацхан манайхаа хүүтэйгээ Шанхайд ирсэн байна. Гой сонирхолтой газар ирлээ. Юу гэвэл одоо эдрийн хэлснээр бол Хятадын хамгийн том оффроуд одоо машины худалдааны төв гинэ. Тэгээд ямар машин зарж ийн гэхээр Defender, даал загвар тэгээд G классууд тэгээд ингээд давхраараа юм байна. Ерөнхийдөө ямар машинууд дээшээгээ бол гарч үзсэн дүүрэн юунууд байсан. Defender-ууд. Тэгээд Defender бол нэг popular юм шиг байна. За энэний хувьд бол дийлэнх нь юу ах шиг байна. Араб бензин 76-нууд, 71-үүд. Тэгээд одоо сонирхолтой машин бол энэ машин байна. Энэ 800 км явсан Volkswagen гинэ. Ингээ харахад бас үнэхээр шинээрээ өстэй. Янзын хэд гэлээ бараг сая юан гэлөө дээ. Сая юан одоо хэд ч юм бoo их л үнэтэй л ингэсэн. Ингээ харахад бол өстэй янзын гоёор хадгалсан юм байна. Классик Финлянд гэж чинь араа Финляндаас ирсэн юм бах та. 4 араатай юм байна. За тэгээд одоо ийм нэг G классууд одоо G сонирхдаг залуучууд бол одоо энэ гоё л бах та бодвол тэнд лавдаг миний мэдхийн G professional байна. 250 GD гинэ. Тэгээ Хятад яадаг вэ гэвэл ерөнхийдөө мөнгөтэй хүмүүс айгүй их байдаг. Тэгэл нэг ийм машин аваад нэг хэсэг унаал зураг аваад TikTok дээр тавиал тэгэл ялангуяа дал загварыг бол дэндүү хатуу гэд бараг жундгуу гинэ. Тэгээ зүгээр авчаал TikTok-д зураг мөргөнд оруулж байгаа тэгээ буцаага зарчдаг гэнэ. Тэгээ бодвол эдний юмтай авчдаг биз. Нэг үл авчраа тавиулцдаг ч гэж маа. Бүүм үстэй тэрийг. Тэгээд энэ чинь G professional байх шиг байна. Энэ бол бас гоё хийсэн санагдлаа надад зүгээр сая харахад ингээд одоо юу гэж цэвэрхэн Warren Winch-ийн ингээд зүсээд оруулсан юм байна. Одоо мэдээж оффроуд юм сонирхдаг залуучуудад бол бас гоё харагдаж байгаа бах. Ачааны энэ ч гэсэндээ бас гоё хийсэн юм шүү дээ. Салхинд энэ битүү юм байна. Ингээд орцсон. За тэгээд нэг иймэрхүү газар ирлээ. Гадаа нэг 6 үржих 6 байна. Тэрийг очиж үзэх үү за. За тэгвэл очие. Нэг 6 үржих 6. Тэгээд дээшээ машина лифтээр гаргачихсан юм байна. Лифтээр гаргаад эндээ угаалгатай. Тэгээд ерөнхийдөө хүмүүс тавиал заруулдаг бодолтой юм шиг байна. Тэгээд эзэнтэй танилцлаа. Айгу олон жил ийм бизнес хийж байгаа хүн гэдэг чинь. За одоо энийг бодоод манайхан сонирхож байгаа бах. Одоо дал загварыг сонирхож байгаа хүмүүсүүд бол 6 үржих 6 юм байна. За яг жоохон деталуудаас нэх юм бол энийг эндээс нь гагнаад хоёр арамных нь хоёр талаас нь гагнаад ингээд гаргацсан юм байна. Номных нь толгуурыг нөгөө талд нь болохоор бас зөрүүлээд тэгээд энд нь туслах короп нь болохоор шууд дамжлагтай уртлын тэгтлэг рүү очдог. Эндээс нь хуваарлаа цаашаага гаргаад кабелийн удирдлагатай нөгөө энэ хоёр дахь тэгтлэг руугаа өгсөн юм байна. Тэгээд өөрчлөн сонирхолтой юм энэ дээр юу байлаа? За тэгээд энэ дотооддоо хийсэн баха энэ. Дотооддоо хийсэн шинжтэй юм байлаа. Нэг ийм 6 хүрчих 6 V8 юм байна. Обут нь бол энэ обут нь Япон обут ах шиг Raguna. Хүмүүстэй танилцлаа. Тэгээ бас адилхан хобби нэгтэн машин тоноглох дуртай. Тэгээд иймэрхүү клубүүд байд юм шиг байна. Янз янзын зардаг ч юм уу клубүүд ч юм уу. Энэ ингээд төгжээт юм бит. Энэ миний нь гоё хийсэн бит. Энэ бас нэг 79 байна. Энэ обут бол гоё обут байдаг. Энэ Jaws гэдэг энэ Япон обут. Японы яг материал forged л биш байгаа. Биш хөнгө цагаан. Хөнгө цагаан уу? Тий. Тэгээд даанч үнэтэй. $300 байлаа гэдэг нэг ширхэг $400 ч байдаг л. Пүүхс амар том биш. Хичнээн машин байгаа юм би. Хідэн давхраар нь. Энэ дан Defender гэдэг шүү дээ. Манай Defender-ийн сонирхч нар бол энэ одоо зөв Candy Store чихрийн дэлгүүр юм шүү баг л. Янз зараа. Би за нэг 4-5 Defender-тэй байсан. Гэтэ яг миний хувьд бол би Toyota юм байлээ. Тэгээд Defender-үүдээ баг бүгдийг зарсан. Нэг нэгээр нь янз янзараа л байсан бас.
одоо нэг ганц л үлдсэн нэг Puma 2009 оны. Тэрийг зарна шүү. Нэг Puma яг энтэй адилхан байгаа гэхдээ эдгээр одоо ингээ янзлах юм бодвол амар гоё. Энэ бол нэлээд сүүлийн үеийнх нь баха. Миний мэдж байгаа нь ийм классик загвараар гаргасан баг. 14 онд гаргаж илүү да. 15 онд хамгийн сүүлийнх нь энэ бол янзын гоё өмдтэй шүү дээ. Энэ 2.5 мотортой Ford Transit-ийн мотортой адилхан турбинтэй. Бас 2.2-тэй ч бас байдیں۔ 2.2-2.5-тай Duratorque гэдэг мотортой. Ер нь явахтай тэгэл түүхэн эн чин онгоцны одоо бүтээдэг байсан компани одоо маш их нөгөө хөнгөн цагаанууд үлдээд тэгээд дэлхийн 2 дугаар дайны дараа дайн дуусан гутал нь нөгөө нэг машин үйлдвэрлэх болсон чинь бэлэн хөнгөн цагаанууд байгаад тэгээд Land Rover-ийн гайхамшигтай юм нь эн чинь ерөөсө хөнгөн цагаан айгүй хөнгөн биетэй байхгүй юу. Тэгээ дандаа хадаас нуттай штэ. Тэгээ яг хаа ер нь бол аялагч нарын хувьд бол одоо зөндөө олон хүмүүстэй уулзж исэн. Тэгээ нэг бол Land Rover, нэг бол Land Cruiser л гэж би бол дотроо боддог штэ. Тэгээ гоё стилтэй машин л да. Ер нь бол гоё харагддаг. Тэгээ надад Land 90 байсан. 90 загвар нь богинохон 3 хаалгатай 110 байсан. За тэгээд аялын кампер маягаараа бензин мотортой ч байсан, бас дизельтэй ч байсан. Тэгээд нэгээр зараад ерөнхийдөө бол миний хайр Land Rover Defender-т бол байхгүй болсон. За тэгээд тиймэрхүү байна. Нөгөө нэг эзэн бас нэг энд нэг 70 болон Defender тонголдог нэг газар байгаа. Тэгээ хаягийн өглөө тэгээ тийш очиж бас сонирхт юм уу гэж бодоод тэгээд очиж үзчихэд та бүхэндээ бас нэг богинохон видео хийгээд маргааш бид хоёр ерөнхийдөө бол Шанхайгаас яваад өгж байгаа. Хойшоогоо Бээжин рүү. Тэгээ Бээжингээр ерөнхийдөө орох шаардлага байхгүй. Тойрж яваад тэгээд цааш Монгол руугаа аль болоод одоо хурдан явах санаатай л хөдөлж байна. 70 янзлаг гинэ. 70 Defender-ийг дийлэнхтэй 70. Тэгээ яг бас л энэ одоо жишээлбэл залуучууд мэдэх байх Superior тавьд юм байна. Хөндлөвч. За энэ хамгаалт бас дайггүй юм байна. Ийм хамгаалт. За дээрээс нь ийм дискийн хөргөлтийн системтэй диск тавьд юм байна. За өөр манахаас ондоо ерөнхийдөө Япон юмнууд тавьд юм байна. Дөрвийг үржих дөрөв обуутнууд. За энэ тэнцвүүлэгчийн солилт юм байна. За энэ UTS систем бас одоо хийн систем тавьсан юм байна. Манайх бас нэг үе бодвол энэ одоо энд мостой 4x4 машиныг одоо хийж байгаа юм бас хөгжил нь бол бас нэлээд ажгүй л очсон байна. Одоо нэг одоо ингээ харахад бол нэг ялгараадах юм. Яг үндэ бол байхгүй л юм. Манай залуучуудын хийж байгаа. Тэ бол энэ гой гараж яг адилхан одоо бид нар Монголд юу хийдгүү яг тэрнтэй л адилхан гэдэг бас л адилхан Австрали, Японоос өмнө захиалал тэгэл аваад солиос хийждэг юм байна. Бид бол Австрал suspension тавьдаг. Тэгээ яг гоё бас нэг сонирхолтой юм. Энэ дээр энэний доор ингээд хамгаалт бас хийцэн байт юм байна. Энэний доор энэ номаараа шаурт ч зоогоод яг нэг гараж дээр одоо ийм юм тий. Ингэж хийсэн. Тийм. Шауртай газар нумаараа очиж хатгаад тэгээд суучаад идэх байхгүй юу? Энэ дээр бол бас гулгаа явчих гэсэн үг шүү дээ. Тий. Бас энэ дээр алюкапта хэвсэн юм байна. Гадна эдний машинууд ихвчлэн арабаас ирдэг юм байна. Бензин араб. Хятад бас одоо алюкабын дилер байдаг. Тэд дээр очиж дээврээ сорилуулж байгаа хэл та. Тэр гадаа юу л өстой гоё юм байна. Минийхөө тэр тиймээс ч бодож тэрийг сонирхож магадгүй тэр. Тэр тал нь нэлийн гоё юм байна. Энэ Recaro гэдэг суудлын нүүр хийлчж болд юм байна. Энэ яагаад ирдэг? Нуруунд аяг төвшгтэй л юм байна. Тэгээд дотгошоо нь орох юм бол энэ минийгээр бол компрессор бүх юм өдөрчтэй юм л шүү дээрээсээ амар нэлээд гоё исэн л биш юм байна. Цэвэрхэн юм гол нь гэдэг харахаар. Камерын онлоор бараг гитар ярьдаг болсон юм нөгөө зүгээр. За ингээд нөгөө түрүүний ярьсан зам
3 игнэтэй хамгийн захынх нь удаан, голынх нь хурдан. Тэгээд хамгийн нөгөөдлийн захуудад бүр хурдан. Хурдны дээд доод хязгаартай. Тэр нь бас амар. Хамгийн захынх бол хамгийн доотлын хурд 60-тай явах хэвээр. Энэ 80-тай, энэ 100-тай явж байгаа. Хамгийн бага хурд. Дээдл нь болохоор 120, энэ 100, энэ 80 байгаа. За тэгээд бид нэг ингэж явж идэг. Нөгөө хэдэд аппликейшн энэ байна. Одоо очих газар хүртэл 380 км. Очих цаг энэ байна. Энэ цаг явах вэ? Хизээ очих вэ энэ байна. Тэгээд ерөнхийдөө бол маш ойлгомжтой. Google Map-аас бол энэ аппликейшн бол хамаагүй амар юм байлээ. Энэ зөвхөн хэдтэй ашиглах болоо гэж бодож байна. Энэ аппликейшнийг ашиглаж байгаа дараа нь Google Map-ыг ашигласан чинь айгүй хэцүү санагдсан. Тэгээ одоо жишээлбэл энэ ингээ явж хахад одоо бид хоёр эндээс эхлээд энэ хүртэл явцсан байна. За одоо үлдсэн хэсэг нь бол одоо энэ байна. Энэ хэсэг. Тэгээ чи 3D-гээр ингээ харуулдаг болохоор одоо хаашаа эргэж байгаа яах нь бол маш тодорхой ойлгомжтой. Хэдийгээр хятад хэлтэй ч гэсэн хятад хэлдээр ч гэсэн одоо энэ болохоор хурдны хязгаар нь 120 энэ замаар л явж ийн гэдэг ашиг байна. 3D-гээр үзүүлж байгаа болохоор маш энгийн амар. Ийшээ музейд нь 60-ийн төлөөд музейнийхэн туурд нь яваад тэгээд энд ирээд одоо ийшээ өнгөө ийшээ очиж очирлаад найз нартайгаа тэгээд ноцтой ороод ингээд энд тавьчих уугаад юм яриад бар цааж байгаа шиг. Циндао пивийг одоо манайхан мэдэх баг. Хаана ирсэн байг бол Чиндао гэдэг хотын нэр Чиндао гэдэг юм байна. Пивийн Циндао гэдэг юм байна. Тэгээд энэ музей дээр ирсэн. Музейн гой сонирхолтой яаж пив хийдэг вэ? Манайхан одоо Циндао маш их хэрэгэлдэг баг. Тэгээд энэ музейний түүрээр нь явлаа, үйлдвэрээр нь явлаа.